Сайн байна уу? За өнөөдрийн 247 дахь зөвлөгөөчлөлөөрөө англиар асуусан асуултанд яаж энгийн байдлаар хариулах арга барилтай болох юм. За тэгэхээр англи хэлний нийт бүх асуултыг хоёр төрөлд хуваадаг. Нэг төрөл нь асуух үгтэй асуултууд. За 243 дугаар хичээлээр бид нар үзсэн байгаа. За хоёр дахь төрөл нь болохоор асуух үггүй асуултууд буюу ийм туслах үйлүүгээр эхэлдэг ийм асуултууд байгаа. Энэ төрлийн асуултыг yes no questions гэдэг. Тийм болоо үгүй гэж хариулж болдог асуултууд байдаг. Энд бүгдээрээ энгийн байдлаар яаж хариулж сурах вэ гэдэг аргаа үзнэ. За тэгэхээр эдгээр төрлийн асуултууд сая би хэлсэн туслах үг тий бүх үйлүүгийн цаг дээр туслах үйлүү гэдэг. За тэгвэл энэ төрлийн асуулт эхлээд асуух үг биш, хизээ хаана яаж гэсэн үг биш, шууд туслах үйл үгүүд туслах үүргээр өөрөөр хэлбэл эдгээр үйл үгүүд ямар нэг утга илэрхийлэхгүй зөвхөн туслах үүргээр орж байгаа. Хийх гэсэн утга ерөөсөө биш, байгаа одоо байх энэ төр гэсэн утга бол байхгүй туслах үг. Тэрийг би улаанаар тэмдэглэсэн ба. За тэгээ эхний асуултаа бүгдээр харцгаая. Энэ асуултанд юу гэж хариулах вэ? Are you up at your grandma's? Имэгиндэ хиний чиний те имэгиндэ байна уу гэдэг are you up гэж. Чи имэгиндэ байна уу гэж асуувал хэрвээ тийм бол тийм, үгүй бол үгүй гэж хариулна шүү дээ те. Тийм учраас энийг yes no гэдэг. Тэгэл эхлээд за би имэгиндэ байхгүй байна гэх юм бол юу вэ гэхээр no гин. Тэгээд араас нь одоо яах вэ гэхээр чи гэж асуувал чи but гэж асуусан бол мэдээж but гэдэг үгээ эхлээд хэлнэ. No, I. Тэгээд туслах үйлүүгээ хэлнэ. Энэ дээр are you гэж асуусан учраас I гэж байгаа юм чи am гэдэг туслах үйлэг хэлнэ. Тэгээд no, I'm not. No, I'm not. Тэ? Are you up at your grandma's? No, I'm not. Үгүй би өөр газар байна гэсэн утгатай тэ? Өөр газар байна. За. Хоёр дахь асуулт. Are you there for 2 weeks? There гэдэг нь одоо далайн хэрэг дээр ч юм уу амарч байгаа газар ч юм уу тий. 2-7 хоногийн туршид тэнд байгаа юу гэж асууж байна. Are you there for 2 weeks? За, тийм бол тийм, үгүй бол үгүй тий. За, энд юу гэж хариулсан байна гэхээр тийм гэж хариулж байна. За, тийм гэдэг үгийг маш амархан yes гэдэг үгээр хариулж болно. Эсвэл yeah. Ярианы хэлэнд бол ихвчлэн yeah гэж хариулдаг тий. Yeah. Yes гэдгээс илүү одоо үргээ хэрэглээдэг гэсэн үг. За тэгвэл 2-7 хоног тэнд байгаа гэвэл яа тэ яа. Үгүй гэдгээ ганцаараа no гэж бол ихвчлэн хэлдэггүй. Яагаад гэвэл жоохон бүдүүлэх юм уу, ууртай ч юм сонсогддог. Yes гэсийг бол дангаар нь хэрэглэж болно. Yes тэ яа. За 3 дахь асуулт маань did you like the food there? Тэндхийн хоол нь таалагдсан уу? Өнгөрсөн цаг дээр асууж байна. Did you like the food there? Таалагдсан бол юу гэх юм? Yes, I did. Үгүй бол no, I. Энэ дээр зөвхөн тиймээ таалагдсан гэж хэлж байна те. Yes, I did. Таалагдсан. Таалагдаагүй гэвэл юу гэх юм? No, I did not. Did дээр not-ыг нэмнэ гэсэн үг. Маш энгийн. Тэгэхээр хариулахтай байх ба гэхээр эхлээд yes юм уу no гэж хэлнэ. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Араас нь чи гэж байгаа учраас I тэгээд did гэсэн бол I did. Үгүй гэвэл I did not, I do, I don't гэд хариулахад маш амархан хамгийн ихний үгээр нь л хэлчихнэ гэсэн үг. За дараагийн асуулт нь do you play tennis? Теннис тоглодог уу гэж асууж байна тий. Тэгэхээр үгүй бол no I do not тий. Энэ do гэж асуусан учраас do not. No I don't. No гэдгийг дангаар нь хэлэх байгаа бол nope гэж хэлж болно те. Энэ бол ярианы хэл, бичгээр бол ингэж бол ядгүй хвчлээ. Ярианы хэлэнд. Yeah гэдэг шиг nope те. Do you play tennis? Nope. Тоглодоггүй гэсэн үг. No гэх юм бол жоохон мэдээж дууны өнгө чухал. No гэх юм бол ууртай сонсогдно. Тийм. Тэгэхээр тэр нөгөө буруу ойлголцоос хамгаалаад яг хаа гэхээр nope дангаар нь хэлчих жаал nope гэж хэлчих жаал те. Үгүй гэсэн үг. За сүүлийн асуулт нь have you finished your homework? Гэрийн даалгавраа дууссан уу гэж асууж байгаа. Тэгэхээр тийм гэвэл yes I have. Одоо нөгөө эхний үгээ хэлсэн. Үгүй гэвэл no I have not буюу I haven't. Yes I have. No I haven't. Гэрийн даалгавраа хийж дууссан уу? Have you finished your homework? No I have not. Тэгэхээр энэ
Мэдээж ярьж сурахад бол арга барилаа мэдэх бол маш чухал байдаг. Тэгээ аргаа мэдэхгүй учраас биднэрт хэцүү санагдаад байна шүү дээ, тийм. Тэгэхээр англи хэлийг бол ямар аргаар, ямар агуулгаа үзэх вэ гэдгийг мэддэг бол маш энгийн аргаар ингээд суралцах боломжтой. За тэгэхээр өнөөдрийн зөвлөгөө хичээл маань yes no энэ төрлийн асуухгүйгээр эхэлсэн бүх асуултанд тийм үгүй гэж хариулж болно. Yeah no гэдэг үгийг бас мэдж авлаа. За тэгээд цааш нь дэлгэрүүлээд ингэж хэлдэг төрөл хэлтэй хүмүүстэй заавал ингэж хэлэх бол их нийтлэг байдаг. За тэгэхээр энэ бол өнөөдрийн зөвлөгөө хичээл байлаа. За үргэлжлүүлээ би та бүхэнд яаж англи хэлийг хамгийн богино хугацаанд тэгтээ чөлөөтөө ярьж бичдэг англи хэлний чадвартай болох вэ гэдэг аргыг хэлж өгье. Тэгэхээр дийлэнх хүмүүс бол англи хэлийг насаараа англи хэл сурчхаад зөвхөн уншаад ойлгох төдий англи хэлний чадвартай мэдлэгтэй байдаг. За тэгвэл манай минималист арга барилаар та 1 жилийн дотор анхаас шатнаас чөлөөтөө ярьж бичиж уншиж сонсох ийм чадвартай англи хэлтэй болно. Тэгээ англи хэлний чадвар сайн бол та гатгшаа сурч болно, сайн ажилд орж болно, өөрийгөө илүү хөгжүүлэх мэдээллийг чөлөөтэй олж авч өөрийгөө илэрхийлэх ийм чадварт одоо суралцсан. Тэгэхээр манай минималист арга барилаар хамгийн гол нь англи хэлийг маш энгийн, маш сонирхолтой тэгээд хамгийн богино хугацаанд хамгийн чухал агуулгыг системтэй үздэг учраас танд 10 жилийн хугацаа шаардлагагүй. Тэгээ 1 жилийн дотор хэрвээ та өөрөө мэдээж идэвхтэй байгаад ингээд хичээл заасан агуулгуудыг сайн идэвхтэй хийх юм бол маш сайн англи хэлтэй болох боломж байна. Тэгээд энэ хичээл маань онлайнаар явагддаг. Та өөрийнхөө төвшөнд тохирсон сургалтаа сонгоод манай вебсайтаар орж мэдээлэл аваад өөр тохирох сургалтаа сонгоод энэ сарын сургалтанд заавал амж бүртгүүлээрэй. Нэг төвшөнд сард нэг л удаа эсэлт авдаг учраас амж бүртгүүлээрэй. Энэ сургалт маань Монголд явагдаж байгаа цорын ганц минималист арга барилаар явагддаг ийм маш үр дүнтэй сургалт байна. За тэгээд дараагийн хичээлээр зөвлөгөө хичээлээр бүгд оролцъё.